Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент тэгсэн бол. Төвчээр гэдэг нь зүгээр хүлээх биш. Харин хүлээж байхдаа ямар зан авиртай байгаа нь чухал юм. Та нар үүнийг л сурах хэрэгтэй. Төвчээр бол зүгээр хүлээх биш юм. Бурхан хүлээх хэрэгтэй гэж хэлсэн бол хүлээх л болно. Та хэсэг зөөр эсвэл маш удаан хүлээж ч болох юм. Өдөр тутмын амьдралдаа баяр хөөртэй байх нь гэдэг хичээлдээ тавтай морил. Өнөөдөр та бүгдийг энд байгаад би маш их баяртай байна. Хинч байхгүйсэн бол тэнч сайн биш шүү дээ. Тиймээс хамт байгаа тань талархаж байна. Бид айдсын талаар ярьж байгаа. Хүмүүс бид амьдралдаа ямар нэг байдлаар ийм байдалд ордог. Зарим хүмүүс их айдстай байдаг бол зарим нь тийм ч их биш байдаг. Бидний амьдарч байх хугацаанд айдас заавал ирдэг бөгөөд энэ бол муу сүнснийх юм. Бурхан айдсын сүнсийг өгөөгүй. Харин хүч, хайр, зөв бодлын сүнсийг өгсөн. Миний бодлоор айдсыг зөвхөн итгэлээр ялах боломжтой. Айдстай байгаа бол бид хийж байгаа зүйлийг хийж чадахгүй. Хийх зүйлээ хийхийг хүсэж байгаа зүйлээ ч хийж чадахгүй гэсэн үг биш. Харин айдас бидний хийх гэж байгаа зүйлийг болиулахыг оролдож байгаа юм. Тиймээс айж байсан ч хийх хэрэгтэй. Энд зааж байгаа хичээлийг айж байсан ч хий гэдэг номноос уншиж болно. Та айж байсан ч хийх гэсэн зүйлээ хийгээрэй. Надад нэг нисгээс хайдаг найз байдаг ба. Түүний нөхөр нь ажлаар маш их нисдэг хүн байгаа. Хүүхдүүд нь том болоод тусдаа гарсан. Тэгээд манай найз нөхөртөөгөө олон удаа аялал явж зугаалan өөрсдөө цаг гаргаад явж байсан. Гэхдээ машинаар л явахгүй бол явахгүй гэдэг байлаа. Заримдаа тэд нэг цагийн дотор очих газар руу бүтэн 20 цаг явж байж хүрдэг байсан. Тэгээд тэр айж байсан ч хий гэдэг үгийг сонсоод ямар ч тач айдсаад авахаар айж байсан ч хийхээр шийдсэн. Тэгээд тэр эхний удаа онгоцон цуухтаа ямар байснаа хуваалцсан бөгөөд бөөлч гэж байгаа юм шиг их сандарсан. Тэр давж гарч чадах болов уу гэж бодож байсан гэсэн. Тэгээд хямарч байнга дахин би айж байсан ч хийх л болно гэж хэлсээр байсан. Тэгээд юу болсныг хэлэх үү? Тэр одоо нисгээ сайхан болсон. Тэгээд нөхөртөөгөө байнга явж үнэхээр сайхан цагийг өнгөрүүлж байгаа. Айдас амьдралыг тань булааж авахаас сэргийлээрэй. Айдас харилцааг тань нураахаас сэргийл. Айдас баяр хөөргийг тань булаахаас сэргийл. Бурхан таныг сайхан амьдраасаа гэж хүсдэг. Танд дайсан байгаа нэрийн Сатан, муу сүнс гэдэг. Харин тэр бол таныг сайхан амьдраасаа гэж хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Тэр таныг үргэлж айж байгаасаа гэж хүсдэг. Ихэнхдээ бид бүгдэд байдаг шалтгаан бол ямар нэг зүйл хийх гээд Бурханыг хүлээж байх үед байдаг. Бид залбирч итгэсээр л байдаг. Гэхдээ Бурхан хизээ хийх нь мэдэгдэхгүй. Тэр юу хийх нь мэдэгдэхгүй тийм үе байдаг. Та магадгүй залбираад удчихсан. Тэгээд эргэлзэж эхлэх үед Сатан ирээд "Бүтггүй дээ, ийм зүйл болохгүй" гэж хэлсээр байдаг. Цаашлаа танд сонсогдох үгс бол Бурхан чамд уурлж байгаа. Тэр чамд энийг хийж өгөхгүй. Чиний итгэл хүчтэй биш байна гэж хэлдэг. Тоолж баршгүй их худал хуурмаг үгс хэлдэг учраас л танд итгэл хэрэгтэй байгаа юм. Паул Тимотед хандан чи итгэлийн сайн тулаан хийх хэрэгтэй гэж хэлсэн. Бидний дайтах тулаан бол зүгээр л энгийн тулаанаас өөр юм. Эфес намын 6 дугаар бүлэгт хэлсэнчлэн Бурхны бидэнд өгсөн зэвсэг бол сүнсний зэвсэг болох итгэлийн бамбаага өргөж надад ямар байх, хэр зэрэг удаан хүлээж байсан ч хамаагүй би Бурханд итгэсээр байх болно гэж хэлээрэй. Зарим зүйл яагаад бусдаасаа удаан байдгийг би мэдэхгүй байна. Заримдаа залбирахад өдөртөө л биелэх тохиолдол байдаг.
Заримдаа залбираад л байдаг. Тэгэд Бурхан хариултыг өгөх үед би бүр залбирч байснаа ч мартсан байдаг. Харин тэр надад чи ийм залбирал залбирч байснаа санахгүй байна уу гэдэг. Би мэдэхгүй байна. Зөвхөн Бурхан л хизээ гэдэг цагийг мэднэ. Та амар тайван баяр хөөртэй амьдрмаар байгаа бол Бурханы цаг төгс гэдэгт итгэх хэрэгтэй. Дуулалыг бичигч миний цаг хугацаа таны гарт гэж хэлсэн байгаа. Бидний байнга хийдэг зүйл бол Бурхан минь хизээвэ хизээвэ Бурхан минь би хизээ тэнд хүрэх вэ гэж байнга асуудаг. Яг үндэ бол энэ бол Христэд итгэгчдийн нэлэх үеийн л зан юм. Хэрвээ та хүүхэдтэй хамт аялалд явж байсан бол очих болж байна уу? Бид хизээ очих вэ? Очих болж байна уу гэж асуусаар байдаг. Бурханы сонсохыг хүсдэг үг бол та намайг яг хэрэгтэй цагт нь хүргэж өгнө гэж хэлэх юм. Бурхан танд хараахан хэлээгүй хийгээгүй байна гэд Бурхан ажиллахгүй байна гэсэн үг биш юм. Миний нэг сурсан зүйл бол эргэлзээ ирэх үед Бурхан минь та юу ч хийхгүй мө? Эсвэл та яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ гэж хэлхийнхээ оронд Бурхан ажилласаар байгаа гэж хэлдэг. Бурхан ажилласаар байгаа учраас ийм үг битгий хэлж байгаарай. Харин оронд нь Бурхан ажилласаар байгаа гэж хэлж байгаарай. Бурхан бидэнд хүсэл мөрөөдөл өгдөг шүү дээ. Тэр бидэнд найдвар болон мөрөөдөл өгдөг. Гэхдээ хизээ биелэл олох цаг хугацааг хэлж өгдөггүй. Тэр өөрийн мэрэгэн ухаанаар шийднэ. Харин яагаад цаг хугацааг бидэнд хэлдэггүй вэ? Юуны түрүүнд хэрвээ бид хизээ гэдэг цагийг мэдчихвэл эхлэхээс өмнө л буугаад өгч хүч магадгүй. Заримдаа бид ямар зам туулж явахаа мэдчихвэл эхлэхээс өмнө бууж өгөх тохиолдол байдаг. Бурхан баг зэрэг нууцлаг байх дуртай гэж би хувьдаа боддгийг. Бүгдийг мэдэхгүй байх нь бидэнд л хэрэгтэй байдаг. Миний дуртай нэг кино байдгийг. Тэр нууцлаг кинонууд юм. Би үзэж байхдаа дараа нь юу болох болоо гэж хүлээдэг. Тэгээд цаашаа гарах зүйл сонирхолтой бөгөөд хэн юу хийж байгаагаас илүү энэ нь сонирн байдгийг. Иймэрхүү нууцлаг байдал биднийг баярлуулдаг. Бид ирээдүг мэдэх дуртай. Гэхдээ үнэхээр тийм гэж юу? Та үлцэн амьдралынхаа хугацаанд юу болохыг үнэхээр мэдмээр байна гэж юу? Би лав тэгж бодохгүй байна. Яагад гэвэл бүх сайн үйлсийг эхлээд мэдчихвэл тэр зүйлдээ баярлахгүй болчихно. Бас хэцүү зүйлсээ мэдчихвэл та үргэлж айцтай байх болно. Та болох зүйлийг мэдснээр Бурханы нэгүслийг олж харахгүй. Гэхдээ болох ёстой зүйл болоход та даваад л гарна. Тэгээд дараа нь итгэл болон нэгүсэл төрөх болно. Бурхан биднийг ямар нэг зүйл хийх гэж байхад ямар ч тусламжгүйгээр хизээж биднийг хоосон үлдээдэггүй. Хүн болгон л хүлээдэг гэж танд хэлмээр байна. Та л ганцхан хүлээгээд байгаа юм биш. Бүх хүн л хүлээж байгаа. Бидний итгэлийн шалгуур гэж хэлж болох юм. Итгэнүү байна уу? Өөрөө л мэд. Та хүлээж байхдаа сүнсээр үсэж байдаг. Ялангуяа хүлээж сурдаг. Тэвчээр гэдэг бол зүгээр л хүлээх биш. Хүлээж байхдаа гаргаж байгаа зан чанар чухал юм. Тийм шүү. Өнөөдөр энийг сурах хэрэгтэй хүн байгаа бах. Тэвчээр зүгээр л хүлээх биш юм. Бурхан таныг хүлээх гэсэн бол хүлээх л хэрэгтэй. Хүлээж байхдаа зүгээр хүлээх хэрэгтэй. Үгүй бол та хүлээж байхдаа утга учиргүй болж эхэлдэг. Тэгэхээр хүлээнэ гэдэг нь зүгээр л суугаад байгаа хэрэг биш. Харин ямар нэг зүйл болно гэж итгэж хүлээх бөгөөд гэхдээ төвчээртэй байна гэж зүгээр л хүлээх биш юм. Төвчээртэй хүн хүлээж байхдаа яаж хандаж ямар байдалтай байхаа мэддэг. Хүлээж байхад бидний хийх хэрэгтэй зүйл. Бурхан минь ээ, би танд итгэж байна. Миний амьдралд зориулсан төлөвлөгөө хамгийн сайн нь бөгөөд миний амьдралын хамгийн зөв цаг нь таны цаг байх болно гэж хэлсээр байгаарай. Мосе 40 жилийн турш Бурхан түүгээр дамжуулан өөрийн хүмүүсээ аврахыг хүлээсэн. Бурхан түүнд үгээ хэлж цаг нь болоог байхад тэр өөрөө яарч байсан. Тэгснэр өөрөө асуудалд орж зарим зүйл дээр үгүйсгэгдэж Египтээс зүгтаад цөлд 40 жил амьдарч дараа нь Бурхан түүнийг дуудаж ажиллаа хийлгсэн бөгөөд түүний зүрх сэтгэлийг 40 жил бэлтгэсэн. Тэр зүгтаасныг санаж байна уу? Хинч зүгт гэж хэлээг боловч тэр зүгтсэн. Тэр цөл рүү зүгтсэн. Айц гэдэг үг айх, чичрэх, дарамтанд орох гэсэн утгатай биш, тийм үү? Айц гэдэг нь нэг зүйлээс зүгтэх,
Эсвэл тулалдах гэсэн утгатай юм. Бурхан өөрийн үгэндээ битгий би чамтай хамт байх болно гэж хэлсэн бөгөөд түүний хэлсэн үг бол айдас чамд байх болно. Гэхдээ айдсаасаа битгий зугтаа. Харин баттайгаар зогс. Өнөөдөр авралын эзэн хийх ажлыг хараа гэсэн үг юм. Бурхан таны өмнө хичнээн агуу зүйл хийх боломж өгсөн байгаа болоо. Гэтэл та айснаасаа болоод мэдэхгүйгээр өөрийнхөө аюулгүй бус гэсэн газартаа зогссоор байна уу? Та амьдралаа хараад үнэхээр уйтгартай байна. Ямар ч хадал явдал баяр хөөр дайхгүй гэж бодож байж болох юм. Тэгвэл би танд хэлэх үү? Энэ бол таны алдаа. Яагаад гэвэл та өөрөө алхам хийж Бурхны өгсөн дуудлагыг биелүүлэхгүй байна. Тэгснээрээ Бурхны танаар хийх гэсэн адал явдалтай зүйлсийг харахгүй байгаа юм. Миний хэлдэг үг бол алхам хийгээд олж мэд гэдэг үг юм. Олон хүн Бурхан тэднэр юу хийлгэх гээд байгааг мэддэггүй. Бурхан надаар юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхгүй байна гэдэг. Би 70 оны үед Бурхантай онцгой харилцаатай болсон үед эзэн миний амьдралыг ариун сүнсээрээ дүүргэж надад хүрсэн. Гэтэл тэр үед нь би итгэгч болоод удсан байсан. Тэгээд харин одоо би гал шиг Христэд итгэгч болсон. Би Бурханд үйлчлэхийг хүссэн. Гэвч тэр надаар юу хийлгэхийг хүсэж байгааг би мэдэхгүй байсан. Би яг тэр үедээ Бурхны үгийг заахаар дуудагдсан байсан. Миний хийсэн зүйл бол боломж над дээр ирэхэд би алхаж ороод хийж үзсэн. Эхэнд хийсэн миний зүйл бол Бурханд үйлчилж эхлэхдээ би хэдэн хүн чуулганаас авч гараад өөрийн амьдардаг Луис хотын төвд бямб гараг бүрийн өглөө бүрээ сайн мэдээ тарааж байсан. Яг үүндээ бол би гудамжинд сайн мэдээ тараахаар дуудагдаагүй байсан. Надад хийхэд хэцүү байсан. Гэхдээ л үйлчлэх боломж олдсон болохоор би алхам хийсэн. Дараа нь миний хийсэн үйлчлэл бол нэм гараг бүрийн өглөө хөөхөд асрах байлаа. Нэм гарагийн өглөө хөөхөд асарч туслах хүн хэрэгтэй байна гэсэн. Би 2-7 хоног л үйлчилсэн байх. Хөөхөд асрах нь миний үйлчлэл биш гэдгийг ойлгосон юм. Эхний удаад би заах болсон. Хүн ер нь байх ёстой газраа олох хэрэгтэй. Танд тохиромжтой, сэтгэлдтэй нийцэх тийм л газраа олох хэрэгтэй. Бурхан таныг ямар нэг зүйл хийж байхдаа үргэлжил утгагүй байдаг тийм газар байлгахгүй. Тиймээс би танд алхам хийж Бурхан танаар юу хийлгэхийг хүсэж байгааг олж мэдээ гэж хэлмээр байна. Та өөрийгөө ямар чадамжтай байгааг хараад гайхна. Тиймээс алхам хийгээд Бурхан танаар юу хийлгэхийг хар. Та буруу зүйл хийхгүйгээр зөв зүйлийг олж мэднэ гэж байхгүй. Та алхам хийгээд Бурхан юу хийлгэмээр байна? Өөрөө юу хиймээр байгаагаа үзэх үедээ болохгүй байвал дэлхий сүнж байгаа биш шүү дээ. Би алдаа гаргачихлаа гэдэл буцахад болно. Ядчил та хийх гэснээ хийгээд за тийм байна. Би хийх ёсгүй байсан байна гэж мэдэх болно. Яг одоо үзэж байгаа хүмүүс донд миний хэлж байгааг сонсмоор байсан хүн байж ч болно. Яагаад гэвэл та хийж байгаа зүйлдээ дуртай биш. Бас хийж байгаа зүйлдээ баярлдаггүй. Итгэлийн алхам хийхгүй байж болно. Та айдсаасаа болоод амьдралтай нь адал явдалгүй байж болно. Харин одоо таны шинэ амьдралын хандлага айсан ч хийн гэдэг болоосоо гэж хүсэж байна. Би танд айдас мэдрэхгүй байх талаар хэлээгүй. Бурхан тантай хамт байгаа учраас айдаст бууж өгч болохгүй л гэж хэлээд байгаа юм. Йосеф 14 жил хүлээсэн. Бурхан түүнд зүүд өгснөөс болоод тэр хэцүү байдалд орсон. Бурхан танд үгээ хэлсэн боловч харин ч нэг асуудлын араас өөр нэг асуудлууд гарч ирж байсан уу? Надад ийм асуудал байсан. Йосефт ч бас ийм асуудал гарсан. Тэр зүүдээ ах нартай ярихад тэд нар түүнд атаархсан. Ах нар нь түүнийг үгүй хийх гэж боолын худалдаачдад зарсан. Тэгээд амтан алаад хувцсанд нь цусын түрхээд аавд аваачиж өгч дүүгээ амтанд бариулсан гэж хэлсэн. Тэгээд тэр Египтэд очсон бөгөөд түүнийг хаанч явсан Бурхан хамт байж хамгаалсан. Библиэлд Йосефийн ах нар түүнд дургүй. Улам ихээр үзий ядаж байсан боловч Бурхан түүнтэй хамт байсаар байсан гэж хэлсэн нь надад таалагддаг. Бурхан түүнтэй хамт байсан. Харж байна уу? Таны эсрэг хинч вэ?
таныг хэрэггүй гэж хэлж байсан ч, чадахгүй гэж хэлж байсан ч, чадвар байхгүй гэж хэлж байсан ч, Бурхан тантай хамт байхад танд хийж чадахгүй зүйл гэж байхгүй юм. Тиймээс та зоригтойгоор амьдарч эхлэх хэрэгтэй. Та алхам хийгээд хийх чадвартай зүйлүүдээ хийх цаг нь болсон. Авраам 20 жил хүлээж байж Бурхан амлалтаа биелүүлж түүнд хүүхэд заяасан. Эргэлзэж байсан хүний тухай жишээ ярихдаа бид нэр Авраам ба Сараг ярьдаг шүү дээ. Сара хүүхэдтэйх он жилүүд нь өнгөрсөн байсан. Авраам харин бараг 100 нас хүрсэн. Хүүхэдтэй болох боломжгүй байсан боловч Бурхан түүнд би чамд өөрийн гэсэн хүүхэд өгнө гэж хэлсэн. Библиэлд Авраам Бурханд итгэж байсан бөгөөд зөвхт байсныхын төлөө өгсөн. Та Бурханы өмнө зөвхт баймаар байна уу? Итэг. Бурханд зөвхт байна гэдэг нь өдөр бүр зөв зүйл хийх биш юм. Энэ бол түүний илгээс нэгэнд итгэх юм. Иохан 6-гийн 27-оос 29 дээр дагалдагчдад өгсөн гайхалтай тайлбар байгаа. Тэд бид Бурханы ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ гэж асуухад та нар түүний илгээс нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав. Авраам боломжгүй нөхцөл байдалд байсан. Хүний хувьд боломжгүй зүйлс Бурханд боломжтой. Тэр 20 жил хүлээсэн. Бүхэл бүтэн 20 жил. Тэр олон жил Айзынхаа эсрэг байсан. Гэхдээ тэр зөвхт байсан учраас Бурханд итгэсэн. Дахиад хэлье. Та Бурханд зөвхт баймаар байна уу? Түүнд итэг. Итгэлтэй бай. Бурхан таны талд байгаа гэдэгт үргэлж итгээрэй. Тэр танд гайхалтай сайн төлөвлөгөө бэлдсэн байгаа гэдэгт итгээрэй. Та гим хийж утгагүй амьдарч байсан ч Бурханаас залбирч уучлалгүй. Тэр таныг үргэлж уучлж гимнүглийг тань гаруунаас зүүн хүртэл байхгүй болгоно. Заримдаа би итгэлийн үг дамжуулж байхдаа өөрийнхөө эргэлзэж байснаа олж хардаг бөгөөд миний итгэлийн үгс зөв байсан байдаг. Бид итгэлээр амьдарч байхдаа бүхэл шийдвэр гаргаж байдаг. Би 1976 оны 2 сард Бурханаас дуудлага авснаар одоогийн энэ үйлчлэлээ хийж байгаа. Тоолоод үзвэл олон жил болжээ. 45 юм уу 46 жил иймэрхүү он жилүүд өнгөрсөн байна. Би маш бага үйлчлэлээр эхлүүлсэн. Ийм байдлаараа 5 жил 25 хүнтэй 5 жилийн турш гэртээ Библи судлал хийсээр байсан. Би мөнгө сайн олдог, бүтэн цагийн ажлаа орхиж, хүмүүст хичээл бэлтгэн зааж эхэлсэн. Учир нь би Библийн сургууль төгсөөгүй. Ямар ч боловсралгүй байсан. Би яаж бэлдэж заахаач мэдэхгүй байсан. Гэхдээ Бурхан хамт байж тэр хийсэн бөгөөд итгэлийн алхам хийж байхад тэр өөрөө хийдэг. Тэр хийдэг. 5 жил хүмүүс хичээл сонсохоор ирсэн. Тэгээд Бурхан намайг төр завсарлаа гэсэн. Тэгээд би зогссон. Яагаад гэвэл би төр бол өөр шин зүйл чамаар хийлгэнэ гэдгийг сонссон юм. Тэгээд би шин зүйл нь дэлхийд гарах байхаа гэж бодож байсан. Миний мөрөөдөл биелж олон хүмүүс зааж там цугларал зохион байгуулж гадагшаа явж ийм зүйлс болно гэж бодсон. Тэгсэн дараагийн жил нь юу ч бололгүй 1 жил өнгөрсөн. Би үнэхээр юу ч хийгээгүй. Яг л суугаад шүүхийгээ ширтэж байгаа юм шиг л байсан. Тэр үед надад энэ жил чи юунд итгэснийг харцгаая гэсэн. Би энэ дэлхийд юу болоод байгааг мэдэхгүй байлаа. Харин одоо эргээд харахад Бурханы надаар тэр жил харуулахыг хүссэн зүйл нь намайг өөр төвшөнд хүрэхийн тулд бэлтгэсэн бөгөөд энэ үед би өөрийгөө бусад хүмүүстэй зүйрлэж байсан болоо. Бурхан надад үйлчлэл эхлүүлэхээс өмнө өөртөө итгэх итгэлийг надад өгсөн юм. Тэр намайг үйлчлэлд гаргахдаа өөр хэн нэгэн шиг болох гэж дуурайхаас сэргийлсэн. Тийм болохыг хүсээгүй. Тэр намайг дагаасаа гэж хүссэн. Тэгээд дараа нь миний хийсэн зүйл бол би чуулганд 5 жил ажилласан. Хэн нэгний дуудлагадор байлаа. Гэхдээ надад амар байгаагүй. Учир нь би хүснээ хийж чаддаггүй. Хэн нэгний удирдлагаар хийдэг байсан. Тэгээд ажиллаж байхдаа удирдлагадор зогсож ажиллаж болохгүй байгаагаа харсан. Тэгээд би 5 жил ажиллаад гайхалтай ажилтай болсон бөгөөд
эмэгтэйчүүдийн уулзалтанд ажиллаж эхэлсэн юм. Тэнд 7 хоног бүр 400-500 хүмүүс ирдэг байсан. Тэгээд пастор байхгүй үед би тэдэнд олон удаа номлох хэрэг гарч байлаа. Би Библийн сургууль зааж олон найзтай болж сайн ажилтай байсан. Тэгсэн бурхан одоо энд ажиллах хугацаа чинь дууссан гэж хэлсэн болохоор би баруун нас зүүн өмнөдөөс хойд руу явж эхэлсэн. Тэгэхэд би хаашаа явах вэ гэсэн. Бурхан минь, би гарахтаа дотроо баярлж байсан ч гэсэн гаднаа бол айцтай байлаа. Иймэрхүү зүйл мэдэрч байсан уу? Та доторхоо ямар байгааг харах нь зүйтэй. Бурхан таны дотор амар тайван өгч, тэгснээр та хийх гэж байгаа зүйл тань зөв, махан биеих биш гэдгийг олж мэдэх болно. Тийм ээ, би үнэхээр айж байсан. Бид нар олон сувгаар ажиллаа явуулах гэж нэлээд удсан. Хэдэн радио сувгуудтай холбогдсон. Тэгээд бид нар өөр газруудаар машинаараа аялж эхэлсэн ба онгоцоор явхад санхүү хүрэлцэхгүй байлаа. Мэдээж би бүх түүхийг ярихгүй. Гэхдээ их удаан итгэлийн аялал байсныг л хэлмээр байна. Өнөөдөр ч юм уу эсвэл өөр нэг өдөр заримдаа би суугаад бүх түүхээ ярьж өгмөр санагддаг. Ягд гэвэл хүмүүс ийм зүйл хийхэд мөнгө хэрэгтэй, иймч зүйл хэрэгтэй, тиймч зүйл хэрэгтэй гэдэг. Гэтэл үнэндээ итгэл байхад л болно. Миний санаж байгаагаар нэг эмэгтэй надад хэлж байсан юм. Триса их энтгэг явхаас өмнө надад 3 пенни л байна. Бас бурхан байна. Энэ бүгд хангалттай гэж хэлж байсан гэсэн. Тэгээд тэнд очиод үнэхээр гайхалтай. Маш гайхалтай ажлууд хийсэн. Тиймээс та байхгүй зүйлээ битгий хар. Харин бурхантай байгаагаа хар. Түүнд итэг, таны энэ итгэл айцыг тань ялан дийлэг. Энэ олон жилийн дараа би энд байна. Энэ олон жил өнгөрсөн байна. Бурхан намайг 46 жилийн өмнө дуудаад 20 жилийн турш энэ үйлчлэлийг хийлгэж байна. Энэ бүхэн зүгээр л нэг шөнийн дотор болоогүй. Бурхан намайг удаан удирдах, очих газар ойр байсан ч хэцүү замаар явуулж байсан. Бурхан Израильчүүдийг Египтээс гаргахдаа Библийн Гитлэл 13:17 дээр Аарон ард түмнийг явуулахад Филистичүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан ард түмэн дайн үзүүл санаа өрөөж Египт рүү буцахгүй гэж айлджээ. Тэгэхээр чухал зүйл бол Бурхан таныг дараа хийх ажилтан зориулж бэлтгэхийн төлөө баг зэрэг урт бөгөөд хүнд замаар таныг удирддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Та Бурханы танаар хийлгэх ажлыг эхлүүлэхээс өмнө ариун сүнсний сургуульд сурах хэрэгтэй. Бурхан тэднийг амлсан газарт очих хэрэгтэй. Тэгээд эзэлж ав гэж хэлсэн. Энэ хэлснийг харахад бид одоо л тэр газар биднийх болно гэж хэлж байгаа юм шиг байгаа. Гэхдээ бид зээл гэдэг үгийг судалж байхдаа үнэхээр гайхсан бөгөөд одоо байгаа хүмүүсээс нь салгаж авах гэсэн утгатай байсан. Тиймээс тэр тэднийг удаан бөгөөд хэцүү замыг туулж байсан. Учир нь тэд тулаанд бэлэн биш байсан. Тэд тэр газрыг булааж авах хэрэгтэй байсан. Бурхан аль хэдийнэ зохицуулсан. Гэхдээ гайхалтай амьдралын төлөө тэд булааж авах хэрэгтэй болсон. Та зүгээр л суугаад л бүх зүйл унаад ирэх юм шиг байж болохгүй. Та Бурханы үгийг сайн сонс. Зүрхэндээ хүлээж аваарай. Тэгээд бичээсийн дагуу байна уу? Анзаарах хэрэгтэй. Дараа нь итгэлийн алхам хийж, Бурхан танд хэлсэн зүйлийг итгэлтэйгээр хийгээрэй. Бурхан таныг хизээж орхихгүй, мөн хизээж таныг хаяхгүй. Бурхан тэднийг цөлд байхад нь бэлтгэсэн. Бүх зүйл хэцүү байсан. Тэд бүх зүйлд ямар ч үед Бурханаас хамааралтай байж сурсан юм. Тэдэнд хоол байгаагүй. Тэдэнд ус байгаагүй. Тэдэнд олон жилийн турш Бурхан өдөр бүр маан гэдэг хоол өгч байсан. Тэд өдөр бүр өдөр тутамдаа хөрөлцөхээр хоол цуглуулдаг байсан. Тэд нэр сабат өдөр ирэхэд ажил хийж болохгүй учраас өмнөх өдөр нь 2 өдрийн хоолоо цуглуулж байлаа. Та эдгээр зүйлүүдийг бодоод үзэх юм бол үнэхээр хэцүү байсан. Яг үнэндээ бол Бурхан маргаашийн зүйлийг илгээдэггүй байсан байх нь байна. Хэрвээ тэд өдөрт идэхээсээ илүү цуглуулвал тэр нь муудаж үнэртэй болдог байсан. Зарим хүмүүс муудсан амьдралтай байх шиг байдаг. Учир нь тэд Бурханы удирдамжийг дагахгүй, зөвхөн Бурханы өгөх зүйл түүнд итгэх ёстой байтал өөрөө өөрсдийгөө хангах гэж зүтгэдэг. Тэгэхээр би та нарт дахиад хэлье. Сонсох хэрэгтэй хүн байгаа бах. Зарим хүмүүс зөвхөн Бурханы өгдөг зүйлийг өөрсдөө хийх гэж зүтгэдэг. Тиймээс та юуны түрүүнд
Зөвхөн Бурханд итгэж, итгэлийн амьдралаар амьдраарай.